За агарын хөлгийн түлш гэдэг нэг юм энгийн дүү нэртэй бас нэг айхтар л хоёул харагдаж байна л да ингээд уншаад үзэхээр Монгол улсын хувьд 3 дахь хөрш гэдэг өөрөө асар чухал 3 дахь хөрш рүү гарах үндсэндээ ганц зам маань агарын зам байдаг. Тэгэхээр энэ гэрээг ингээд гэрээ хилцээрийг харахаар агарын орон зайгаа бас нэг гадны нэг улсад тэр тусмаа төрийн өмчт компанид хэд давуу гэрээгээр ингэж гэрээ хилцээр хийх гэж байгаа ийм л нөхцөл байдлууд харагдаад байна л да. Эндээс би тугаан сайдаас нэг ганц зүйл асууя. Түрүүнд хариултуудаар бас гарч ах шиг байна. Гэхдээ би энэ хилцээр дотроос бол олж хараагүй зүйлүүдийг за жишээ нь нэг компани давуу эрэхтэй ингээ 20 жилээр гэрээ хийгээд өгчих юм байна. Өөр газараас одоо үнэтэй ч гэсэн хэрвээ тасалдууд үнэтэй ч гэсэн өөр газараас авах магадгүй урд хөршөөс юм бензин шатхууныг авах боломж бололцоо түрүүн та нэг 75% энэ төргийг хэлдэг. Яг энэ гэрээ хилцээр дотор чинь тийм тоо бол байсангүй. Тэг хэдийн хэд дээр байгааг хэлж өгөөч. Энд чинь ингээд нэг юм хэд нэг улсын агарын орон зайгаа хэд нэг улсын монополд аваачаад өгчих гэж байгаа юм биш үсттэй. Одоо нэг төмөр зам гээд урагшаа хашаа гарсан төмөр зам дээр бид нэр өөрчлөлт шинжилт хийж чадахгүй болцсон сууж байгаа. Бусдаас одоо ингээ хараат болчиход сууж байгаа ийм нөхцөл байдалтай л байгаа шүү дээ. Тэгэхэд баахан түлшин бусдих тэгээд нэг юм хэд онгоцны асуудал агарын орон зай маань үнэхээр нэг ийм бусдын монопол, бусдын төрийн өмчт компани монопол руу орох гэж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт нь дахиад та тэр манай анхч нэг за түүхийдтэй чөлөөдгөө чөлөө нэг нефтийн үйлдвэр барина гэдэг байгаа. Тэндээс юм гарвал аавна гэж хэлэх юм. Дахиад энэ гэрээн дээр чи харин баг тэрийг хаацсан маягийн заалт харагдаж байгаа. Энийн дээр дотоодын үйлдвэрлэлийн хэрвээ бүтээгдэхүүн нийлүүлэлт болвол тэр үед нийлүүлж болно ч гэдэг юм уу. Баг тийм зүйл баг алга. Энэ дөрөвдүгээр зүйлийн 5 дээр чинь Монголын тал хамтарсан компани үйл ажиллагаанд Монгол улсын дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хуульд энэ хязгаарлалтууд үйлчлэхгүй байна гэх нэг юм үг өсөх энэ дээр харагдаж байна. Харин тэр нефтийн үйлдвэрийн 100 мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлнэ гэсэн нэг тоннод дээр үед харагдажсэн онгоцны түлшгээд тэр бүхэн чинь энэ баг ингэ хэлэлцээрээр хаагдаж байгаа юм биш үү баг. Хоёрдугаарт нь би өөр газраас авч болох тухай яг энэ зүйл заалтаараа хэлж өгөөч гэсэн гоо. Хоёрдугаарт нь тэр дотоодын үйлдвэрийн чинь тухай яг та нарын ярьж байгаа шиг цаасан дээр бол ямар ч юм алгаа. Гуравдугаарт нь Чингис хаан буудлыг цогцлбор гэж үзээд энэ хамтарсан компани энэ цогцлборыг өдөрт туулн ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Зөвхөн тэр дээд үтс биш баргийн Чингис хаан зочд буудлыг чинь өдөрт зохицуулах үйл ажиллагааг энэ хамтарсан компани ашиглана гэсэн дөрвийн 2 гэдэг заалтыг та нар хараач. Тийм утга тов тодорхой тийм утгал энийн дээр харагдаж байна. Тэгэхээр эн чинь ерөөсөө энэ Чингис хаан буудлаа баг онгоцны түлшүүшийн Чингис хаан буудлаа энэ хамтарсан компанид өгж байгаа юм биш үү? За хариулт 3 номер тугаан сайд. За энэ хилцээр байгуулагдсны ард дээр хамтарсан компани асуудал яригдана. Монголын талаас Эрч соёл, Оросын талаас Роснефть Аэро гэдэг компани Монголын талын 60%-тай, Оросын холбооны улсын 40%-тай ийм компани байгуулагдана. Энэ дээр нисхийн цэнэглэх, үйл хөдлөх хөрөнгө тэр системүүдийг өмчлөх асуудал нэгч байхгүй. Бүгдийн түрээсийн төлбөр төлж ашиглана. Оросын холбооны улсын талаас 40%-аа нийлүүлэх шатхууны асуудал, за зарим нэг одоо засвар үйлчлэгийн асуудлыг оруулна гэдгийг хэлье. За энэ дээр гэрээн дээр байхгүй ч гэсэн өмнө нь 2022 оны 3 сарын 18-нд хоёр улсын одоо өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр зурагдсан санам жижиг дотор энэ Роснефттэй хамтарсан энэ одоо агаар үйлгийн түвш нийлүүлэхдээ 75 хүртэл хувь гэж байгаа. 25 хүртэл хувь нь бол өөр их усрээс байж болохоор энэ хилцээр дээр биш энэний өмнө байгуулагдсан санам жижиг дээр байгаа гэдгийг хэлье. За мэдээж дотоодын бүтээгдэхүүн дээр бас энэ санам жижиг дээр дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлээд гарч ирсэн тохиолдолд дотоодын талдаа давуутай байхаар заалт санам жижигт орсон байгаа. Дотоодын манай үйлдвэр бүрэн хүчин чадлаар ашиглаж эхэлвэл жилдээ 80 мянган тонн агарын одоо хөлгийн түлш үйлдвэрлэхээр одоо техникийн боломж байгаа гэдгийг хэлье. За энэ гэрээн дотор энэ Чингис хаан нисэх онгоцны буудлын дээр байгаа энэ одоо асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр бол санаа зовох хэрэггүй. Бид нар бас Монгол хүмүүс энэ асуудал анх яригдаж эхэлсэн энэ хилцээр зурагцсанаас хойш энэ асуудлыг маш нухацтай судалж үзсэн. Монголын талд хүмүүсийн гишүүдийн санаа зовоод байгаа асуудал үүсэх юм биш байгаа гэж маш удаан нухацтай судалж үзсэн. Тэгээд энэ дээрээ бол ямар нэгэн тийм эрсдэл
байхгүй. Энэ дээр Монголын талын компани хэрвээ асуудал үүсвэл 60%-ийн хүрээнд зохицуулаад энэ компани удирдлагыг болон зорилтыг яаж зогсоох хүртэл арга хэмжээ авах юм боломж үүснэ. За тэгээд энэ дээр тэр удирдах гэдэг зүйл заалтан дотор нь бол цэнэглэх энэ нөгөө нэг дотоод үйл ажиллагаа удирдах гэдэг ийм логикоор явж байгаа шүү гэдгийг хэлье. Баярлалаа.